Эрхэм үзэгчдээ хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Монгол Улсын 14 дахь ерөнхий сайд, Бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содномгой оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За Содномгой бол Монгол Улсын эрчимтэй хөгжлийн үед одоо гар бие оролцож байсан нэгэн жарныг энэ улсын одоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зориулсан ийм сайхан хүн байгаа. Тэгээд Содномгойда та анх ер нь хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш ямар байгууллагаар яа дамжуу нөгөө эдийн засгийн одоо төлөвлөлтийн яам, сангийн яам гэдэг нэг товчхон яг гол ажилласан 3 байгууллагын тухай нэг ярьж өгөөч. Миний ерөөсөө 3 байгууллагад л ажилласан. Хамгийн эхлээд сангийн яамд. Тэгтээ 46 онд сангийн яамны харьяа санхүүгийн техникум байхад тэнд орж суралцаад тэгээд тэнээс хойш ерөөсөө 69 оны хүртэл сангийн яамд ажиллаад сангийн яамны нэр дээр одоо хойшоо эрхүүд суралцаад тэгээ босч ирээд тэндээ ажиллаад тэгээд нэг валютын хэдсийн дараагаар ажиллаад тэгээ сүүлд нь сайдын ажлыг хийгээд тэгээ хоёр дахь байгууллага нь бол 69 онд сангийн яамнаас улсын төлөвлөгөөний комиссд. Улсын төлөвлөгөөний комиссийн дараагаарч би одоо 84 он хүртэл ажилласан. Тэгээ 84 оноос 90 онд ерөнхий сайдаар ажиллаад. Ерөөсөө төрөд миний ажилласан энэ 3 байгууллага байдаг. Таныг ер нь урьж оролцоож энэ үзэгчдэд сайхан яриулах гэж байгаа. Сая одоо таны нэг ажиллаж байсан газрын түүхийг ярьлаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр үеэс тэр одоо 60-аад оны эхнээс 50-аад оны сүүлээс нөгөө Монгол улс чинь нэг төлөвлөгөөт эдийн засагт орж эхэлсэн шүү дээ. Одоо 1-р, 2-р гээ 5 жилийн төлөвлөгөөтэй болоод энэ социалист хөгжлийн том төлөвлөлтүүд хийгээд томоохон бүтээн байгуулалтыг хийжсэн. Яг тэр үеуд та хамгийн гол одоо хөрөнгө мөнгөө мэдчихсэн яам, сангийн яам, дээрэс нь нөгөө гол төлөвлөлтийг хийдэг төлөвлөгөөний комиссд ажиллаж ирсэн. Тэгэхээр энийг бас үзэгчид энэ урт хугацаанд ингэж ажилласан гэдгийг мэдэх нь их чухал байгаа. Тэгэхээр манайхын 5 жилийн төлөвлөгөө энтерт ордог чинь нөгөө эдийн засгийн харилцан тусах зөвлөлт одоо зөвлөлийн орнууд нэгдсэн энэ төлөвлөлтөнд уялдаатай төлөвлөлтөнд орох улсантай холбоотой гэж үздэг. Зүгээр одоо Монгол улс ер нь сайд нарын зөвлөл гэдэг юм ардын их хурл шийдээд өөрсдөө ингээд төлөвлөгөөнд орсон уу? Манайх анхны 5 жилийн төлөвлөгөө чинь 48-аас 53 гэдэг. Өөр блийг дээр үеэс 5 жилээр төлөвлөж байсан улс л да. Тэгээд энэ 70-аад он 60-аад оны сүүл 70-аад оны эхэнд бол өнөө эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэдэг нь бий болоод тэгээд энэ зөвлөлт холбоот улс тэгэл бусад социалист орнууд өнөө 2-р дайнаас хойш тэр богинохон хугацаанд өнөө сэргээн босголтоо хийгээд тэгээд эдийн засгийн хувьд нэлээд бэхжээд ирэхтэйгэн зэрэгтэй бусад орнуудаа бас одоо дэмжиж туслая гэсэн шийд гаргаад тэгээ эдийн засгийн харилцан тусах зөвлөл гэдгийг бий болгоод тэгээд тэрэндээ Монгол, Вьетнам гэдэг энэ хөгжлөөр одоо хоцрогч байсан улсуудаа туслах асуудал авч ярьсан байгаа юм. Тэгээд тийм бололцоо гараад ирэхтэй зэрэгт биднэрт юу хэрэгтэй болсон гэхээр бол ямар чиглэлээр тусламж дэмжлэг авбал бид хөгжиж чадах уу гэдгийг маш сайн төлөвлөх хэрэгтэй болсон л доо. Тэгээд бид одоо 70 оноос 90 оны хүртэл үндсэндээ 20 жилд Монгол улсад хэрэгжүүлэх одоо нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө гаргаад бодлогоо тодорхойлоод тэр бодлогоо хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулах. Тэрэнд гол арга хэмжээ төслүүдээ одоо техник эдийн засгийн үндсэлтээр гаргах тийм ажлыг бид авсан юм л да. Тэгэхээр тэр яг ажил нь бол 69 онд намайг төлөвлөгөөний комиссд очиход тэр үүрэг надад өгөгдөж байсан юм байна. Тэгэл бид одоо 90 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажилд
орсон. Тэгтээ төлөвлөгөөний хамсаас гадна одоо бусад яам газрууд оролцсон. Бид академийн дэргэд байсан эдийн засгийн хүрээлэн төлөвлөгөөний хамсад байсан эдийн засгийн хүрээлэн энэ хоёр хүрээлэн байсан. Хоёр хүрээлэнгээ нэгтгэхэд Тэнийг нэгтгэхэд тэгээд бүр байршлын төлөвлөгөөний хамсын хонторт хамтдаа байрладаг. тий хамтдаа байр. Одоо энэ үндэсний хөгжлийн хороо билүүд газар Үндэсний хөгжлийн газар. тий тэнд одоо юугаа хонтороо бид өргөдгөөд тэгэл 90 оны хүртэлх төлөвлөгөөг л хийж байсан. Тэгээд тэрний одоо гол чухал ач холбогдол юу гэхээр бол ер нь 75-аас 90 оны хүртэлх 15 жил бол манай одоо хөгжилд бол том ахис гарсан юм шүү дээ. Ер нь одоо хамаг том объектууд одоо ашиглаж байгаа бүх объектууд чинь бүгдээрээ тэр хугацаанд баригдсан байгаа юм. Тэгээ ер нь тийм алсыг харсан төлөвлөгөөтэй байх асуудал бол хамгийн чухал байсан гэдгийг л бид одоо өргөг бодож явдаг юм л да. Одоо манайх чинь нөгөө за дархны төмөрлөгийн үйлдвэр байна. Дархны төмөрлөгийн үйлдвэрээ түшиглээд нөгөө төмөрийн одоо бүхэл одоо арматур төмөр хийцүүдэд үйлдвэрлэх ёстой байсан тий. Цаашид бол одоо зэснийхээ үйлдвэр эрдэнтийн дагуулад ямар үйлдвэр барих вэ? 5 дугаар цахилгаан станц. За одоо нэг хийж чадахгүй байгаа зүйлс байна шүү дээ. Энэ бүгд чинь тухайн үеийн та бүгдийн төлөвлөлтөнд энэ орцсон байсан уу? Тэр 70-аас 90 оны төлөвлөлтөнд. Тэгээд тэр төмрийн үйлдвэр бол ороогүй байсан. За Дархнад нь. Бус нь бол одоо тэр 75-аас 90 оны хөгжүүлэх төлөвлөгөөнд дотор тусгаж байсан л дээ. жишээ нь 5 дугаар цахилгаан станц чинь тэр үеийн төлөвлөгдсөн байсан шүү дээ. 80 хэдэн онд Оросууд ирээд судалгаа хийгээд Багнуур дээр тийм ээ. Тэгээд 5 бол ороогүй байсан. 4-р станц л баригдсан байсан шүү дээ. 84 оны тийм тез үү байдаг юм лээ. Зүгээр ер нь бол 5 толгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл бол харин боловсрогдсон байсан. Үндэслэл нь боловсрогдсон байсан. Бол хэрэгжээгүй байсан байгаа юм. Тэгээ ер нь бол би бол энэ сэдв одоо хөндөгдсөнтэй холбогдоод хэлэхэд ер нь одоо бид нар чинь нэг жил 2 жилийн нэг төлөвлөгөө төсөөллгээд яриад байна шүү дээ. Хэтийг төлөвлөхийн ач холбогдол юу гэхээр бол одоо нийгмийн хэрэглээ ямар болох нь гэдгийг ойрхон жил биш олон жилээр хараад тэгээд яаж хэрэгцээ өсгөх нь гэдгийг тодорхойлдог. Жишээлхэд одоо бид 30 оны хүртэлх хөгжлийн үзэл баримтлал гэж байдаг шүү дээ. Миний л одоо хувийн тоосоогоор бол 30 он гэхэд манайх 4 сая хүнтэй болох юм шиг байна лээ. Тэгэхээр нэг 2 жилийн өмнө байснаас бол нэг сая хүн нэмэгдэх нэ дээ. Тэгэхээр 10 жилийн дараа 1 сая хүн нэмэгдээд Монголын хүн 4 сая болчих юм а гэвэл тэрнийг дагаад нийгмийн ямар хэрэгцээ гарах вэ? Өнөө хүүхдүүд чинь одоо нэмэгдчихсэн байж байна. Цэцэрлэгийн хүүхд хэд байх вэ? Сургуулийн хүүхд хэд байх вэ гэдэг. Эмнэлгийн хэрэгцээ юу болох вэ? Хүнсний хэрэгцээ юу байх вэ? Орон сууцны хэрэгцээ хэдээр өсгөө гэдэг. Ингээд нийгмийн чи хөгжлийн хэрэгцээ гараад ирж байгаа юм. Тэгснийхэн дараа тэр хэрэгцээг хангахын тулд ямар арга хэмжээ байх хэрэгтэй гэдгийг өнөө төсөл арга хэмжээгээ төлөвлөдөг. Тэрнийг хэрэгжүүлэхэд ямар хөрөнгөний их усүр хэрэгтэй вэ? Хөрөнгөний их усүрийг гаргаж ирдэг. Их усүр гаргахын тулд содмогоо ер нь бол үндэсний хөгжлийн газарч байна, хуучин эдийн засгийн хөгжлийн яамд байна. За үндэсний хөгжлийн газар гэж дээр байсан шүү дээ 96 он гэдэг. Тэгэхээр энэ бүгдэд бол тийм төсөл одоо хэтийн гэдэг юм уу дунд хугацааны бодлогод байгаа юм. Гагцхүү нөгөөх нь энэ нэг сонгуул болоод засгийн газар өөрчлөгдөх болгонд л ерөөсөө бүгд өөрчлөгдчихдөг. Эсвэл нөгөө төрийн өндөрлгүүд нь өөр бодлого ярьдаг учраас тал тийш нөгөө байгаа жаахан хязгаарлагдмал хөрөнгөө зулгаагаад ингээд нөгөө төвлөрсөн бодлогын тэр том бодлогын урт хугацааны бодлогын зорилтууд чинь хэрэгжихгүй байгаа асуудал байна гэж үздэг. Одоо манайд чинь нөгөө 30 оны хүртэл эдийн засгийн хөгжүүлэх үзэл баримтлал гэж байгаа. За энэ үзэл баримтлал тийм байна уу гэвэл тэнийг хэлэхэд болж байгаа юм.
Гэтэл тэр нь ямар байдаг вэ гэхээр одоо нарийн тоосоо байхгүй. Нэгдүгээр тоосоо байх. Хоёрдугаарт тэнийг заавал хэрэгжүүлэх тийм хуульчилсан юм байхгүй. Жаахан нэг төлөвлөлтийн тухай гэж нэг 15 онд байна хууль гарсан. Тэр хуулийн дагуу бол одоо улс төрийн намууд одоо их хурлын сонгуульд оролцохдоо тэр үзэл баримтлал тусгацсан арга хэмжээг яаж хэрэгжүүлэх үү гэдгийг тэр намынхаа юуныхаа сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр тусгах ёстой. Тэр хууль нь тийм байдаг. Гэтэл хэрэг дээр бол тэнийг намууд ерөөсөө огт яах вэ анхаарахгүй баримтлж байгаа юм тийм. Тэгэхээр одоо үзэл баримтлал гэдэг нэг юм байгаан юм шиг хэрнээсээ нэгдүгээр чанаргүй, хоёрдугаарт ард түмэн бол тэнийг огт мэдэхгүй байгаа. Гуравдугаарт тэнийг хэрэгжүүлэх тийм механизм байхгүй болчиход байгаа юм. Тийм учраас бол энэ хуучин нэг арга чинь юу байсан гэхээр бол маш нарийн төлөвлөгөөгөө хийгээд гол одоо хэрэгжүүлэх том төслүүдээ бүгдийг гаргаад тэнийгээ илүүл зарлаад тэгээд ийм хугацаанд ийм төслүүд хэрэгжүүлнэ гэдээ бүр өнөөх 10 жил 15 жилийн хугацаанд өнөөх төслүүд бүр байршуул тавиад тэгээд ард түмэндээ зарлаад тэгээд тэрнийхээ их усрын нарийн төлөвлөлт хэрэгжүүлдэг байхгүй юу дээ. Тэгэхээр тийм механизм нь байхгүй болчиход байгаа нь л хэцүү байгаа юм л да. Одоо та түрүү дурдж байна. За төлөвлөгөөний комиссийн дэргэд активийн болоод дор нь байсан 2 хүрээлэнгээ нэгтгэхэд хамт байлгасан гэж байна. Тэрэн шиг энэ боддог байгууллага тэр стратеги төлөвлөгөөг жинтэй гаргадаг ийм одоо тарих толгой уулсан байгууллагууд энэ төрд байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ нөгөө өөрчлөлт шинжилтийн үед л одоо энэ бүгд өөрчлөгдсөн л дөө. Тэгэхээр та тэр 90-ад оны үйл явцыг мэднэ. Би бол одоо яг одоо социалист чиг баримжаатай хүн биш л дээ. Гэхдээ социалист нийгмийн үеийн тэр төлөвлөлтийн одоо маш цэгцтэй тэрнийгээ дагуулад энэ салбар хоорондын уялдаа дээрэс нь хүн хүчин боловсон хүчнээ бэлддэг их давуу тал байж тэрийгээ бид нар бас гээсэн байна. Тийм 90 оны үед чинь одоо төвлөрсөн төлөвлөгөө систем гэдэг л нэг юмнаас болж л одоо Монгол баларч байна гэсэн маягийн яриад л тэгэл өнөө хуучин төлөвлөгөөний комисс гэж байсан өнөө төлөвлөлтийн ажилд туршлагатай хэдэн хүмүүсүүдээ бүгдийн тэгээд ажлаас нь гаргаа хайдсан шүү дээ. Тэгээд тэнэс хойш төлөвлөгөөний комисс устгахчлаа тэгээд оронд нь юу байх вэ гэдгийг бол анхааралгүй хайсан. Тийм учраас бол энэ одоо хэрвээ бид бодлоготой төлөвлөгөөтэй болъё гэвэл засгийн газрын бүтцэд энийг хариуцсан яам бий болох хэрэгтэй. Миний тавьдаг олон жил ярьж байгаа юм энэ л дээ. Бүр тэргүүн зэргийн ач холбогдолтой хөгжлийн бодлого төлөвлөлтөй яамыг бий болгоод харьяанд нь эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгоод тэгээд тэр яамныхаа сайд нь бол одоо ерөнхий сайдын 1-р орлогч гэдэг юм одоо шадар сайд гэж яриад байна. Яг араан гөндөртэй тийм ээ? Араан гөндөртэй. Тэгэлгүй. Яагаад гэвэл тэр шадар сайд байнгын чи учир юу гэхээр одоо салбар хариуцсан бүх яамдын хөгжлийн төлөвлөгөөг бүгдийг авна. Аймаг хотуудын төлөвлөгөөг нь авна. Тэгээд хооронд нь уялдуулна. Зөв бурууг нь учрыг нь олно. Тэгээд санхүүжүүлэх их усүр бусад талаар нь одоо хангах ёстой юм шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл засгийн газар их хурл ямар шийдэв гаргах уу гэдгийг бол боловсруулж өгч байдаг. Тэгээд тэнийхэн төлөө хариуцлага хүлээдэг. Ийм л ямтай болно гэсэн үг л дээ. Одоо манайханд ер нь маш их санаачлаг гараад л одоо яаж хөгжих үү гэдэл янз бүрийн одоо хурал зөвлөгөө хийж байна шүү дээ. Одоо эдийн засгийн форум гэн одоо 2 хоногийн өмнө байна одоо шинэ эдийн засгийн форум гэдэг гараад ирлээ. 9 сард бас эдийн засгийн форум болно гэж хэлвэн. За цаана нөх уул уурхайн одоо хөгжлийн баслаг форум гэж ярьдаг. Нүүрсних гэж ярьж байдаг. Тэгээ би энийг бол чагнаад л байдаг юм. Тэн дээр бол их сайхан саналууд улсууд их ярьж байна. Гэтэл үгүй энэ ярьж байгаа бүх юмнуудыг ер нь энэ засгийн газарт байдаг юм их хурлч нь одоо
одоо хүлээж аваад судлаад тэгээ жинхэнэ одоо ажил хэрэг болгох тийм хариуцсан газар хаана билээ гэд ингээд бодлоор нөгөө хөгжил манай юуны хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар гэдэг нэг юм байгаа шүү дээ. Яг аранг статус муутай. Тэгээ тэнд авдаг байх л да Уг нь авч байгаа. Таны хэлдгээр тэр өмнө нь одоо эдийн засгийн хөгжлийн яам гэдээ байсан шүү дээ. Тэгээ таны оронд ингэж одоо байгуулсан. Тэгээд нөгөө хүнээс нь болоод яама устгаа ийдсэн. Хөгжлийн эдийн засгийн хөгжлийн яам гэд байж байсан. Би нэг аштайхан юм болох болов уу гэд харж байсан чинь нөгөөх энэ буруу ажиллаад тэгээд уг нь бол одоо хариуцж байгаа тэр сайд байдаг юм уу тийм хүмүүсийн дарга хэмжээ аваад яам нь ажиллах ёстой байсан байх л да. Тэгээд тэхийн оронд авчиад яамны устгаа ажиллаж байгаа юм. Үндэ арга хэмжээ авахын оронд Тийм. үтцтэй авчдаг. Тэгэхээр танд ийм бодол төрдгөө. Би танаас нэг их магадгүй танаас ер нь асууж байсан үгүй юу энэ тэнд. Танд одоо ингэ бодогдоход за улс төр бид нар 90 онд магадгүй улс төрийн тогтолцоогоо авч үлдээд тогтолцоо яг одоо байсан нам төрийн үйл ажиллагаагаа авч үлдээд дотор нь олон ургалж үзэл энэ фракцийн зөвшөөрөөд олон ургалж үзэл фракц центрийг яг нээлттэй болгож зөвшөөрөөд харин эдийн засгийн одоо микрогоос нэхлээд либералчлаад ингэ явсан бол илүү хол явцсан байх байсан уу гэдэг ийм бодол төрдөг үү? Уг зөв л доо тийм. Тэгтэл би бол ганц боддгийн юм гэхээр бол энэ төрөл энэ засагт ер нь Монголын эдийн засаг нийгэм яаж хөгжих юм гэдгийг бүр алсыг хараад төлөвлөж байдаг. Тэгтээ төлөвлөхдөө зүгээр нэг бодлого гээд нэг ураа бичдэг биш. Яг хэрэгжүүлэхийн тулд ямар төсөл арга хэмжээ өрөөлөх үүдгийг нарийн тооцоо хийж бодож суудаг. Тэгээ энийг бүр хууль моол болгоод төсөлөө оруулдаг. Тэрнийг аваад их орн нь одоо баталдаг, хуульчилдаг. Одоо хэдийн хөгжлийн төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөө гэдээ баталдаг. Тэгээд тэрнийг яг хангахад шийдэгдсэн арга хэмжээнүүдийг яамдууд нь аймагуд нь авч хэрэгжүүлдэг. Ийм л болох хэрэгтэй. Ер нь бол ингээд урсгалаар нь хайчаад байгаа юм л да. Ер нь хайшаа хүрх юм, ямар юмд хүрх юм, ямар замаар хүрх юм гэдгийгээ бид төлөвлөхгүй л бол ерөөсөө одоо хөгжихгүй л гэсэн асуудал. За манай найруулагч 4-р слайдаа харуулдаг гадаад худалдааны бид нар ингэж байна. Сая одоо за төлөвлөлтийн яам гэж байж хаад энэ гадаад худалдаа ер нь тэр бас төлөвлөлтөндөө хамрагдах ёстой тийм. Одоо энэ гол нэрийн тэр Шатхуун, Улаанбуудаа урил мөрил авахаараа бид нар бүгдийн хойноос хойд хөршөөсөө уралдаж очиод үнэ өсгөөд одоо дээшээ өсгөөд ингээ худалдаад авчих юм. За урагшаа зарж байгаа нөгөө нүүрс жонш ноос ноолуур энэ төмрийн хөдөр хамаг зарж байгаа юмнуудаа 20-30 газар очиод бүгд л доошоо уралдаад хамгийн хямдаа зарчих юм. Тэгэхээр нөгөө гадаад худалдааны тэнцэл алдагдал хөрөнгөлөл бий болох үн ханш бүх юм нөлөөлөд байна л да. Энэ бас яг тэр төлөвлөлтийн байгууллага дээр байх ёстой юу? Эсвэл худалдааны яам гэдэг тусдаа байгаад байна уу? Та энэ гадаад худалдаан дээр бид нар энэ ямархуу бодлого барих ёстой гэдгээр. Би бол бодгийн нэгдүгээрт энэ гадаад худалдаагаа хариуцсан нэг яамтай болмоор байгаа юм. Цэвэр бүр одоо гадаад худалдааны асуудал өгвөл үйлдвэр худалдааны яам гэдэг юм уу? Нэг тийм юмтай болохгүй бол гадаад худалдааг хариуцсан яам байхгүй болчиход байл л да. Гадаад харилцааны яамыг хариуцдаг гэж ярьдаг юм. Би бол гадаад харилцааны яамд энэ асуудал хариуцагдаж болохгүй. Тэр дипломат одоо ёс заншил олон улсын харилцаа юмаа дагнаж хийхээс биш худалдаачид биш л дээ тэд нар мэдгч арга байхгүй. Зүгээр энэ юуны хувьд бүтцийн хувьд экспорт импортын бүтцийн хувьд бол үнэхээр тийм. Бид одоо гол нийт бүтээгдэхүүний хойноос авч байна. За өөр одоо хойноос авч байгаа юм үндсэндээ байхгүй. За нэг урил буудаа, улаан буудаа муудаа тоног төхөөрөмж авдаг. Байхгүй дээ үндсэндээ бол одоо сүүлийн үед бол урилынхаа хэрэгцээг, буудынхаа хэрэгцээг өөрөө хангаж байна. Нэг жаахан сайжруулах буудаа авч байгаа байх. За нэг хөдөө ээж ахуйн маш зарим техникийг арай хямд юмудаа гээд Оросоос жоох авч байгаа юм би.
Тэгээ өөр юм байхгүй болчиход байна л да. Орондон юудууд хойд хөршид бол экспортлж байгаа юм үндсэндээ бас байхгүй болсон. За бүх одоо харилцаа бол урагшаа болчиход байж байгаа. За урагшаа гаргаж байгаа юм юу гэхээр бол уул уурхай л одоо бүтээгдэхүүн дандаа түүхийн хэлбэрээр гаргаж байгаа л да. Тэгэхээр миний одоо нэг боддог юм юу гэхээр яг үтер уул уурхайхан гарч байгаа бүтээгдэхүүнээ одоо боловсруулалтаа хийнэ биз тэн дээр болно. Хамгийн гол асуудал бол энэ хөдөө аж ахуйн түүхэд мах арьшир ноос ноолуур энийг боловсруулах үйлдвэрүүдэн бариулах одоо нэг экспорт руу ч гардаг юм чинь нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүн шиг доошоо үнэ нь унаад байх биш. Харин ч дээшээ боловсруулалт сайжраал байвал ашиг нэмэгдээл байна. Нөгөө талаар бол уул уурхайн бүтээгдэхүүн чинь бол түүхээ чинь хорогдно. Алга болон сүулдэ. Энэ мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхэд гэдэг чинь одоо алга болох биш харин бол үржээд байх адилтай. Тийм учраас одоо би бол энэ хамгийн гол чухал асуудал юу болчиход байна вэ гэхээр эдийн засгийн жаахан үр ашгаа дээшлүүлэх гэвэл одоо мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах юмдаа л анхаарах хэрэгтэй болчиход байна. Би таны тэр хөгжлийн хүрдийн эргүүлцгээ гэсэн нэг юм байж штэ. Энэ чинь надад их сонин санагдаж байгаа юм. Би энэгээр бол сүүлийн нэг хэд хоног мэлээ жаахан бодсон юм би. Одоо жишээлх нь бол би энэ махны асуудал байна. Та бол энд 9-р сараас 12-р сарын хооронд махны үйлдвэрлэлийн гол гэж хугацааг нь заасан байна. Би бол энд бодож байгаа. Ер нь одоо бол үнэхээр ийм л байгаа. Малчид яагаад 9 сараас эхэлж малаа зарж байна вэ? Мал таргалсан хойно. Тэгээ жаахан үн хөрөх болов гэсэн тийм. Би бол юу гэж боддог гэхээр бол 7 сараас эхлээд 12 сарыг дуустал энэ ч одоо 8, 9, 10, 11, 12, 5 сарын хугацаанд махны үйлдвэрлэл явах ёстой гэж. За тэгэхдээ энэ хөдөө аж ахуйн төлөвлөлтөн дээр бол хуучин бидний төлөвлөж байх үеийн нөхцөлөөс өнөөгийн нөхцөл бол шал өөр болсон. Яг хуучин шигээ бид төлөвлөж болохгүй. Дээр үед чинь бид 90 оноос өмнө чинь малын одоо худалдаа бэлтгэлийн яам гэдэг байлаа. Тэгэхээр тэр бэлтгэлийн худалдаа бэлтгэлийн яам чинь бол нэгдүгürt бол иргэдтэй өргөн хэрэгцээний барааг нь хөргөж өгдөг. Нөгөө талаас бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг юм байсан шүү дээ. Тэгээ мал гэхэд бол 5 сарын дунд мал бэлтгэл явдаг байсан. Та мэдэх байх л да. Өдий чи одоо яг сайхан нөгөө хөрөнгө мөнгөө хүн хүчээ бэлдсэн. Ингээ явах хэвээр. Тэгэхээр 5 сард малаа бэлдээд тэгээд тууварчад гараад өнөө олон сая малын чинь туугаад наашаа явдаг. Тэгээд Улаанбаатарт дарханд чой болсон тэгээд 3 газарт том макинаттай нөгөөдүүлдэн төөж ирээд тэгээд 7 сарын 15-наас эхлээл 12 сарыг дуустал тэр хугацаанд өнөө малаа одоо тушаадаг байсан. Тэнийг бол зүгээр хөөгөөд ирдэг үү? Бэлчээрээр сайхан таргалуулад нааш наваад ирдэг. Дундчаар 20% тарга авдаг байсан юм шүү дээ мал чинь. Ингээд тугрынхан замдаа малаа таргалуулад тэгээд тушаадаг. Өнөө 5 сард гарсан малчин чинь туурчин чинь 12 сар хүртэл зарим нь бүр одоо хагас жил юугүй гэртээ харж чадахгүй байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр одоо тийм байхгүй болсон. Нэгдүгээрт малчид бол 5 сард мал авахгүй. Хоёрдугаар тэр олон туурчид байхгүй. Арай өөр нөхцөл байдал үүсэж байна. Энэ тэр шал өөр нөхцөл болж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр яриад байгаа чинь хэдийгээр яг нэг гол эрчимтэй одоо мах бэлддэг үе гэж байгаа бол нэг эргүүлээ гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь одоо хүлэмжийн аж ахуй, энэ одоо сүүний аж ахуй, махны аж ахуйг бол нэг эрчимсэн аж ахуйгаар ер нь баг жилийн туршид шинэ сүйтэй байх, шингэн сүйтэй байх, шинэ махтай байх, шинэ ногоотой байхыг ийм санаа хэлээд байгаа. Тэгэхээр тэр мал дээр яг эрчимсэн аж ахуй гэдэг бол зөв үү. Гэхдээ тэр бол жоохон хэсэг. Тэр нэг одоо бүр тусгай бордсон мал юм байдаг юм. Үгүй бол сүгээр хангах тийм дээр бол эрчимсэн байж болно.
гол өнөөх бэлчээрийн мал аж ахуй чинь одоо хэвээрэл байж байна шүү дээ. Тэгэхээр би юу яриа одоо ямар санал яриад байдгүй гэхээр бол энэ малаа төхөөрөх махын боловсруулах асуудлыг л бид одоо шийдэх хэрэгтэй байна. Одоо бид чинь 66 сая малтай. Өнөө малын чинь тоо хэтрээд бэлчээр маань одоо сүйтгэлээ гэж байгаа. Одоо яах вэ? Хамгийн гол асуудал бол эхний ээлжинд бол малаа 66 саяас нэмэгдүүлэхгүй байх. Аачамдаа бол харин бүр 66 саяас багасгах хэрэгтэй. Тэгжүүж бид бэлчээртэйгээ үлдэнэ. Хэрвээ бэлчээрээ хамгаалж авч үлдвэл бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь үлдэх юм байгаа юм. 170-180 мянган өрх айл энэ малыг аваад явж байна шүү дээ. 7-800 ямар зүг байх вэ тэгээ? Ямар зүг байх вэ те? Хамгийн л одоо их ажлын байр бий болгож байгаа чинь мал аж ахуйд газар тариалан суурилсан. Тэгээ дараагийн нэг хүнсний үйлдвэрүүд, төнгөн үйлдвэрүүд те. Мал аж ахуй ярихаар зөвхөн хөдөөний хүмүүсийн юм шиг ойлгоод байгаа хүмүүс. Гэтэл энэ хот суурин газрын олон 100 мянган хүний ажиллаж амьдарч байгаа тэр одоо ажлын байртай байгаа цалин авч байгаа чинь тэр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэрээр дамжаад бий болоод байгаа шүү дээ. Ноолуурын үйлдвэрүүд, ноосны үйлдвэрүүд, арь ширний үйлдвэрүүд гэдэг. Тэгэхээр чи одоо мэдж байгаа бахта бүх одоо малын хэрэгцээ өнөөдөр одоо нэг 14-15 сая мал хэрэгжилж байгаа. Бойжуулж байгаа төлөв бол нэг 22 сая байгаа. Тэгэхээр энэ баг хэрэглээ байгаа чинь ямар учиртай вэ гэхээр бол энэ үнээс болж бол мал өсөд байсан. За яагаад ингэж баг хэрэгжилж байна вэ гэхээр бол дотооддоо бид нар бол нэг хүнд нэг 80 орчим кг мах идэж байгаа юм. Бүр өлгөтэй хөвгтөд оруулаад. Жинхэнэ иддэг хүндээ ногдвол 80 хилээс хамаагүй илүү шүү дээ. Тэгэхээр эн чинь нэг 11 сая мал дотоод хэрэгцээнд явж байгаа юм. 20 сая мал зарлагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 11 саяыг дотоодоо хэрэглэж байгаа бол 9 саяыг экспорт гаргах хэрэгтэй. Гэтэл 9 сая малыг экспорт гаргаж чадахгүй байна. 9 сая мал гэдэг чинь бол нэг 200 мянга орчим тонн мах. Тэгэхээр айхтар чухал асуудал юу болж байна гэвэл малаа үйлдвэрийн аргаар төхөөрдөг бол тэгэх юм бол экспорт махаа гаргана. Энэ жилээс нэг юм нөгөө хагас дулааны аргаар боловсруулсан арга гэдгийг хэрэглээд хятад руу маш ихээр гарч байна. За нэг 50-60 мянган тонн лав гарчих шиг боллоо. Тэгэхээр энэ хөгжүүл эх жилээс ер нь нэлээ их хэмжээгээр авах магадлал байх шиг байна. Хоёрт нь нэг сони юм одоо танд дуулахад та бүгд бас тухайн үед төлөвлөж илээсэн байх. Монгол улс ер нь анх удаа консервны лаз үйлдвэрлэдэг болсон. Ерөөсөө өчигдөрхөн одоо энэ сошиал медиагээр гараад байна. Консервны төрөл бүрийн одоо 20 төрлийн лаз үйлдвэрлэж байгаа юм байна. Тэр чинь одоо нөгөө малын гаралтай бүтээгдэхүүн за хүнс ногоо ер нь бүх юмыг тэр консервны лаазанд хийгээд одоо брэнд болгоод жаахан үн цэнтэйгээр гаргах за хадгалсан ч одоо муудахгүй жил 2 жил хадгалах ийм болцоо бий болж их шиг байна. Тэр болно одоо. Би бол тэрнээс наан нь шийдэх гол асуудлыг би анхаарах гэж байна л да. Зөв. Тий 11 сая мал дотоод хэрэгжилж байна гэж байна шүү дээ. Нэмэгдүүлээ л гэсэн үг шүү дээ. Тэгээд экспорт гаргахын тулд шөө 9 сая гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо бүх хэрэгжилж байгаа малны хэдэн хувь нь үйлдвэрийн аргаар нядлагдсан мал байна. 10-аад хувь. 10-15-аас итэхгүй дээ. Тэгэхээр одоо нядалж байгаа төхөөрч хэрэгжилж байгаа бүх малын чинь 85-90% нь гар аргаар нядлагдаж байна. Энэ чинь аюул шүү дээ. Өнөө хүнсний аюулгүй байдал талдаа. Хүнсний аюулгүй. Нөгөө талаар бол гар аргаар нядалсан мал чинь экспорт гарахгүй. Та сая ярилаа тэр их мал энэ 18 онд экспорт гаргасан байна гэж. Тоон бол янз бүр байна лээ. 39 мянган тонн гээд эхлээд ярьж байсан одоо 70 мянга гарсан гэж яриад байгаа юм. Би тэгээд энэ ер нь хаагуур тэр дулаан аргаар боловсруулсан мах энэ төргээд яриад байгаа нь юу байдгийм бол хаана гарчих вэ гэд би жаал явлаа үзлээ. За. Тэгээс Улаанбаатарт байж байгаа хэдэн том махимнатууд байна. Эднэр чинь одоо ихэнх нь жохон ажиллаж байна.
сул зогсож байна. Тэгсэн энэ эмээлтгээд энэ баруун хой талд нэг мундаг одоо малын зах газар бий болчихж. Тэд чинь өнөө малын чинь ёстой одоо нэг нядалж байна да. Төхөөрөх биш. Мал төхөөрөх биш бүр нядалж байна. Тэгээд яаж хятад руу гарч байна гэхээр өнөө ченжүүч нь малын нацраад малчтаас хямдхан аваад энд зарахын тулд одоо яаж л борлуулж нэг мөнгөө буцааж авах уу гэд тэгэл ерөөсө хамаагүй хямдхан зарж эхэл. Тэгээд нэг нэгсэг байхын хятад 8-ачд орж ирээд нөгөөдгөө чи хямдхан худалж аваад тэгээд өнөө хон малын чинь залуучуудад хөлслөөд бод малыгууд нь 20 мянгаар богийн хэдээр чинүүдээр хөлсөж яваад нядлуул гар нядгаа хийлгээ. Тэгээд яснаас нь махын салгаж аваад тэгээд цэвэр махын аваад тэгтээ бас өөхийг бас хайж байгаа гэж юм шүү. Тэгээд нэг 7-8 хил байдаг юм уу мах болгоод гаргаж аваад нэг хоньноос. Тэгээд нэг халуун усанд хийгээд тэгээд гаргаж байна. Тэгж байгаа. Борлуул одоо бидний хэлдгээр борлуулна гээд мах борлуулдаг чи буцсан усанд дүрээд тэрийн шиг тэгээд нэг автоклавтай тэр чинь тэгээд одоо боловсруулсан нөгөө дулааны аргаар боловсруулсан гэдэг хуулинд нь нийцүүлэл одоо эрүүл ахуйн шаардлага хангаал гаргаж байна. Тэгэхээр одоо яах юм бэ гэдэг. Миний санал бол маш тодорхой байна. Би бичиж байгаа ярьж байгаа. Сумдад мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэртэй болгоё. Сумдад. Бүх 330 сумд гэвэл одоо арай том байх алсын юм бол сум дундын төвүүд байна шүү дээ одоо томоохон 3 сумын дунд нэг макамнат байгуулъя. Тэнд бол мала төхөөрн махын боловсруулна. Тэгээд төвлөрсөн дотоод хэрэгцээ болоод экспортод гаргана. Одоо энэ л асуудлыг бид шийдэх хэрэгтэй. Энэ бол юу шимшиг бүтэхгүй гэдэг хэрэггүй гэдээ ярих хүн гарна. Яаж би бас хонсуудаа ярьж үзсэн. Тэгсэн зарим энийг юм нарийн хүчийг мэдхгүй хүмүүсүүд үгүй энэ том макамнууд эднэр байж байхад тэгээд бас 40-од макамнууд бий болцсон байна. Бүгдээр ажиллахгүй хагас дутуу байна гэж ярьж. Үнэхээр тийм байлаа. За энэ том макамнууд яагаад ажилдгүй гэхээр өнөө дээр үеих хот чин том ороод ирсэн. Макамнууд чи хотын төв дотор ороод. Хуучин бол тэр чи мал бэлчдэг байсан шүү дээ. Дуураар байсан шүү дээ. Нэгдүгээрт бол хотын төвд орсон учраас тэдэнд бол мал одоо бүгдээр нь тэр олон саяар орж ирч чадахгүй. Зарим нь одоо ингээд малыг хоньыг бүр энд оруулахын тулд ачааны машиныг бол твшинд нь бол 2-3 үе болгоод яаруу. Тэгээд өнөө малыг чинь тэн дотор оруулж байгаа. Тэгээ хэдэн километрч хэд тонноч наашинт хийж байдаг. Өнөө малыг чинь тамалж гудны мацарч байна. Тийм учраас бол маш чухал асуудал. Сумдуудад мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр байгуул. Одоо бид сумын төв дээр ер нь ямар одоо үйлдвэр байдаг вэ? Үйлдвэр байхгүй шүү дээ үндсэндээ бол. Ер нь аймгийн төвд чих эргэлзээтэй болчиход байгаа шүү. Тэгэхээр та их сайхан санаа хэлж байна. Гэхдээ нэг асуудал байна. Ямар ч одоо та сайхан санаа дэвшүүлээд зөв бодлого ингэж гаргаад хэрэгжүүлж чаддаг ийм тогтвортой бодлого хэрэгжүүлдэг ийм төр байхгүй байна Монголд. Тэгэхээр гарцаагүй л одоо нөгөө хөгжлийн хөтөч байгууллага тогтвортой ажилдаг залгам чанартай байх энэ үндсэн хуулийн асуудал руу орж ирээд байгаа юм аа. Тэгэхгүй байхад бид нар ингээд салан ийм жижиг сажиг бодлого яриад олон жил ярьлаа шүү дээ. 40 жил яриад ерөөсөө хэрэгжихгүй. Энийг бол бүх л одоо сайд нар хөдөө аж ахуйн сайд нар үеийн сайд нар ярьдаг. Ерөөсөө сум дундын төвүүдийг ядахтай аймгийн төвүүд сум дундын төвүүдийг сум дундын төв гэдэг чинь одоо төв зам дагсан том сумдууд байна. Эсвэл аймаг бүрднийг тийм сум байдаг шүү дээ. Одоо жишээ нь Булган аймаг гэх юм бол хой талд нь хотог өндөр, урд талд нь хишиг өндөр байх жишээтэй. Архангай гэвэл хотонд сум, хой талд нь Эрдэнэ мандал байдаг ч юм уу. Ийм сум дундын төвүүд нь таны ярьж байгаа үйлдвэр юмыг хийгээд ингээ ярьдаг байхгүй юу? Тэгээд нөгөө засгийн бодлого чинь жилийн дараа 2 жилийн дараа өөрчлөгдөд ингээд яваад байна. Тэгэхээр л үндсэн хууль руу орох болчиход байгаа юм л. Тэгэхээр энд би энэ сая асуудлаар бол ганцхан мах асуудлыг ярьлаа шүү дээ. Махны бол ийм асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж тийм. Тэгэхээр сумдууд
суманд нэг ийм төхөөрөх махбодсуулах үйлдвэр байгуулна гэхэд бол одоо тэр мэргэжлийн хүмүүстэй бид ярьж үзэхэд одоо 60 бод хоногт 600 бог нядлах тийм хүчин чадалтай байхад тэр 100 махамнатууд бол болохоор байгаа юм. 20 сая мал нядлах 15 сая мал нядлах тийм хүчин чадалтай байж болно гэвэл нэгдэн тийм хүчин чадалтай байгаа юм. Хэдэн хүн ажиллах уу гэсэн чинь 50 орчим хүн харин хийж байгаа. Тэгээ энэ чинь өнөө орон нутаг чинь өнөө ажиллах жинхэнэ үйлдвэрлэл ажилддаг хүмүүс гараад ирнэ дээ. Өнөө сургуулийн багш эмнэлгийн хулсууд нэг захиргааны хэдхэн хүмүүсүүд л хөөрхийн сумын төв дээр амьдарч байдаг. Одоо сумын төсөв жаахан тэг үйлдвэрлэл байхгүй ингээл байна гэдэг чинь одоо энэгээр шийдэж болно. Тийм ерөөсөө сумын тамгын газараа дагж л амьдарч байгаа сум дээр чинь. Тэгээд нэг 200 мянган тонн махыг бид нар экспорт болвол энэ чинь 600 700 сая долларын орлого ороод ирнэ. За нөгөө талд нь өнөөх ноолуур гэдэг чинь байна. 9500 тонн ноолуур бэлддэг. Тэгээд энийг чинь угаадаг юм байна, самандаг юм байна. Тэгээд өнөөх утас хийх ёстой. Явсаар угаад өнөөх хорогцоор угаад нэг 3900 4000 тонн. За тал нь үлддэг юм 50% үлддэг. Тийм 50-аас бага хувь нь одоо жинхэнэ ээрсэн утас болж болох юм байна. Тэгэхээр манайд ээрсэн утас хийх үйлдвэр хүч чадал дутуу. Ээрсэн утас байхгүй учраас өнөө эцсийн бүтээгдэхүүн гаргадаг одоо улсууд нь байхгүй. Нийтдээ бол 200-аад том жижиг одоо өнөө хувь хүн энтэйг оруулах юм бол сүлждэг үйлдвэр байгаа. Өнөө ноолуурын бүтээгдэхүүн хийдэг, сүлждэг барьдаг үйлдвэрүүд байна л да жижиг юмнууд. Тэр болгоныг бүгдийг сайхан ээрсэн утсаар хангаж өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг бол ноолууртаа шийдэж өгөх хэрэгтэй. За арьс шир гэж байна. Одоо нэг 14 орчим сая арьс шир гардаг. Тэнийг боловсруулж чадахгүй байгаа. Бүдэн. За нэмэгдээд 20 болох нь байна шүү дээ. Одоо төлөвлөж байгаа. Тэгэхээр одоо өнөөх байж байгаа төлтөйг адилхан хэмжээний мал одоо зарлагдана гэвэл 20 болно шүү дээ. Тэгэхээр энэ арьс шир боловсруулах үйлдвэрүүдээ очроо олох хэрэгтэй байна. Улаанбаатарт байдаг, Дарханд байдаг, одоо байгаа. Гэтэл Улаанбаатарт байгаа хэдэн үйлдвэр маань өнөө Бахрийн цэвэрлэх байгууллагын тэнээсээ болоод одоо үйлдвэрлэж чадчихгүй. Тэгээд цаашаа өргөдөх нөхцөлгүй болчиход байгаа. Бас одоо хотын төвдөө ороод ирсэн. Өөчн бол тэр чинь өөр хол байлаа шүү дээ. Тэгэхээр би бол юу санал хэлдэг юм гэхээр бол энэ хөдөө баруун тал зүүн талд хоёр шинэ үйлдвэрээ байгуулаа. Хэнтэд нэг энэ өвөр хангайд нэг нь байгуулаа. Ингэхийн бол энэ арьс шир боловсруулах үйлдвэр дээр нэг хүч хаяхад маш их мөнгө олохоор юм шиг байгаа юм. Би ноолуурын тэр түрүү ярьлаа шүү дээ өнөөх 3900 тонн ээрсэн утас хийж болж байна шүү дээ. Тэрнээс нэг зөвхөн одоо ноолуурын сүлжмэл цамц хийнэ гэхэд нэг 15 сая сүлжмэл цамц болмоор байгаа юм. Тэрнээс олох орлого хэд байх вэ гэхэд нэг самцыг $70 бодоход тэрбум доллар. $100 бодоход Тий. 100 нэгийг нь бол 100 гаруй манай тэрбум $500 сая болно шүү дээ. тэрбум 500 сая. Италиуд ингэдэг шүү дээ. Италичууд юу гэж нэхэр танад 5 тэрбум долларын зөвхөн ноолуурын боломж байна гэдгийг. Брэнд гаргуул шүү дээ. Тэгэхээр би бол зөвхөн сүлжмэлээр нь ярьж байгаа юм л да. Тэр чинь сүлжмэлээс гадна өнөө давуу. Нэхэмбэл. Тэргээр бол тэгээд хамаагүй тэр 5 тэрбум гэдэг чинь гарна л да тийм. За манай нэвтрүүлгийн цаг ер нь өндөрлөх болж байна. Тэгэхээр та их сайхан юмнууд ингээ яриад битэрийн санаа их нийлж байна. Одоо ингээд хоёр талд нь сайхан арьс ширний үйлдвэр, за энэ хөдөө аж ахуйн үйлдвэрүүдээ гадагш нь гаргая, бэлтгэн нийлүүлэлтээ сайжруулъя, экспортын дээрээ бодлоготой болъё, хөгжлийн энэ төлөвлөлт бүх юм нэг байгуулах зангидагдъя гэдэг. Тэгээ энэ бүхэн явж манай үндсэн хуультай холбоотой байна уу гэдэг. Би тэгээд таны одоо сүүлчийн асуултыг илүү үндсэн хууль руу энэ анхаарч байна уу та? Дээрх нь нэг хоёр танхимгээ ярьдаг байсан. Ер нь үндсэн хуулинд энэ хөтөч байгууллагыг чинь хуульчилж өгөхгүй бол тэгээд гарч ирсэн нэрийн солиол эсвэл ингээд байгаад нөгөө бодлого чинь хамт алга болчиход байх юм байна. Хүн нь хамт алга болчиход. Үтцэн нь хамт алга болчиход. Саяхан би тэр асуудлаа ерөөсөө хаяхгүй байгаа. За.
саяхан үндэсний хөгжлийн газар дээр хөгжлийн философи гэсэн нэг ярилцлага боллоо. Тэр манай философийн одоо мундаг эрдэмтэн хүн Дашяндан тэгээд бусад улсууд бол хөгжил гэдэг чинь юу юм гэж ярьж байна л да. Тэр Дашяндан бол юу гэхээр бол амьд амьтны одоо амь зуухын тулд одоо хийж байгаа үйлдэл гэж. Нөгөө нэг нөхд нь бол хөгжил гэдэг чинь одоо юу гэж төгөлдөр-шилт гэсэн тийм ярьж байна да тийм. Тэгээ би бол тэрнээс нь үндэслээд цааш нь ер нь энэ хөгжлийн философиод холбоод ярьсаар байгаа. Тэгээд хацтай бол манайд хэрвээ хөгжөөл гэвэл манайд ерөөсө хоёр чухал асуудал шийдэх. Нэг нь энэ төрийнхөө тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт хөгжлийн бодлоготой болох хэрэгтэй байна. За тэгэл өнөө төрийн тогтолцоо гэхэлэр чинь л өнөө юуны хоёр танхимтай болох асуудал гарч ирж байгаа. Хэрвээ бид нэг сум дүүргүүдээс өөрсдөөсөө сонгоод гаргаад ирсэн нэг ардын их хуралтай болчих бол энэ хууль тогтоох явдал чинь нэлээд жаахан хяналттай, шаардлагатай болчих юм байна. Нөгөө талаар бол сум дүүрэг болгоноос хурч ирээд энд ардын их хурал суугаад шийд гаргачихад буцаад сумдаа дүүрэгтээ очиж байгаа улсууд чинь бид ийм шийд гаргалаа гэд энийг хэрэгжүүлэх тгийгээд ингээд ажиллах. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаа гаргаж байгаа шийдвэр ард түмэн дотроо хурч очих ийм чухал юм. За тэр нэгдүгээр тийм ярьж байгаа. Хоёрдугаарт би ямар санал байгаа вэ гэхээр бол ерөнхийлөгч маань ингээд одоо хаанч биш байж байна шүү дээ. Хууль тогтоодог биш. Гүйцэтгэх засаглалын биш. Шүүдэг биш. Илүү гүйцэтгэх засаглал алиндж байгаа нь мэдэгдэхгүй. Тэгээд тодорхойлох хэрэгтэй. Тэгээд хөөрхий одоо би зовдгийн ер нь энэ ерөнхийлөгч маань ажилдаа олж хийх мөнгө хэцүү байна гэдэг. Тэгэхээр гүйцэтгэх засаглалаа ерөөсөө ерөнхийлөгч аваа явдаг бол гэсэн тийм хоёр дахь санал байж. Гуравдугаарт нь хөгжлийн одоо яамтай бол. Энийг бол Лүндэ Жансан өнөөх үндсэн хуулийн төсөл боловсруулж байгаа хүнтэй би бас энэгээр яриад л гомолдог. Чи нэг би ч бас ажил хэсэгт байгаа шүү дээ. Органик хуулийн төв юмар шийднэ гэж байдаг. Шийдэхгүй 30 жил боллоо. Одоо үндсэн хуульдаа тусгаад энийг гэдгэл ярьдаг юм бол та. Би тэнийг л ярьж л байгаа. Энэгээр би өөрчлөхгүй юм шиг байна. Тэр хөгжлийн философиор ярьсан юмаа би цэвэрлж бичээд сонид өгсөн байгаа. Өдхөн гарах байх. За тэгвэл таны тэр сайхан санаануудыг үзэгч түмэн олоод харчих юм байна. Өнөөдөр битээр бол нэлээ их олон сэдв рүү орж гарлаа. Тэгээд бараг 60 жилийн юм ярьчих шиг боллоо. Ингээд 1969 оноос өнөөдөр гэдэг чинь яг 50 жил болж байна. Хагас 100 жилийн өмнө таны одоо төлөвлөж эхэлж ярьж байсан юмнууд бас одоо замдаа тасарсан, өөрчлөгдсөн, хэрэгжээгүй зүйл байгаа. Тэрэндээ хүртэл та өнөөдөр санаа зовоод хэрэгжүүлэх гээд ингээд өдийн насн дээрээ эрч хүчтэйгээ санаа бодлоо энд ингээ хүргээд явж байгаад бол үнэхээр бахархж байна. Та бол энэ Монголын өнөө үеийн залуучуудад Монголын төрийн хүмүүст бас одоо эталон гэдэг шиг яг нэг одоо үлгэр дуурайл болох ийм одоо нэр хүндтэй сайхан үлгэр жишээ болсон хүн шүү. Ингээд нэвтрүүлгээ телевизийнхээ өмнөөс үзэгчдийнхээ өмнөөс танд баяр хүргээд цаашдынх нь одоо ажилд амжилт хүсээд эрүүл энхийг хүсээрээ ёо. Баярлалаа. Дараагийн 5 гарагт дахин уулзцгаая.